улсын хөдөлмөрийн насны хүн ам 1.7 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл манай хүн амын дотор хөдөлмөрийн насны хүн хамгийн олон байх таатай нөхцөл бүрдэж энэ нь 2030 он хүртэл үргэлжлэнэ гэж тооцож байна. Үүнийг хүн амын цонхны үе гэж ярьж байгаа шүү дээ. Бас засгийн газрын дунд хугацааны шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд эрчимтэй хөгжиж ажлын шинэ байрууд буй болсоор байна. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний эрэлт энхүү өсч байгаатай холбогдуулан энэхүү эрэлтийг хангаж өндөр ур чадвартай мэрэгжилтэй ажилтныг бэлтгэх замаар ажил эрхлэлтийг дэмжих асуудалд засгийн газар тэргүүлэх ажил бүгдэл өгч байгаа билээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэрэгжлийн боловсрол сургалтын газрынхан энэ бүх ажлаа товчилж ИСА гэж ярьцгаадаг. Эрэлт, сургалт, ажлын байр гэсэн үг юм байна. Тодруулж хэлбэл мэрэгжлийн боловсрол сургалтаа эрэлтэд суурилна, ажил олгогчийн шаардлагад нийцүүлнэ, төгсөгчдөө ажлын байртай болгоно. Энэ хүрээнд ажил олгогч нийгмийн түншүүдтэй хамтарч ажиллана. Энэ бол бидний үйл ажиллагааны гол зорилго гэж байна. За Монгол улсын их хурл засгийн газрын зүгээс мэрэгжлийн боловсрол сургалтад тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч эрх зүйн орчныг шинжилж байгаагийн үрээр энэ салбарын үйл ажиллагаа аваад идэвхжиж байна. Мэргэжлийн боловсролын байгууллага ажил олгогчтой эрэлтийг уялдуулах асуудал бол өнөөдрийн одоо энэ зах зээлийн нийгэм шилжиж байгаа шилжилтийн нэг гол цөм хэсэг болж байгаа. Ажил олгогч нь за надад бол одоо ийм хүн хэрэгтэй, та нар одоо энийг л тийм хугацаанд бэлдээд өгчгөө гэдэг эрэлтээ хэлэхээр яг тэр хүнд одоо нэг талдаа захиалагчийн хүссэн одоо бүтээгдэхүүнийг бид нар нийлүүлдэг ийм тогтолцоонд шилжиж байгаа. Иргэд мэрэгжлээ зөв сонгож чадахгүй, сурч төгсөөд эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллахгүй байх, эсвэл мэрэгжлийн чадварыг нь ажил олгогч голох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг иргэд ажил олгогч талын аль аль нь бүрний ашиглаж чадахгүй байгаа зэрэг дутагдалт нийтлэг байгаа нь харагджээ. Өөр нэгэн зүйл, ажил олгогчид зөв хүн ихэж байна. Зөв гэдгийн цаана харилцааны соёлтой, ачаал дах чадвартай, ажил мэрэгжилтэд чин үнэнч ханддаг тэрл шин чанарыг өгүүлээд байгаажээ. Засгийн газар эл салбарт хүрсэн үр дүнгээ баттгаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд мэрэгжлийн боловсрол сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж бодиттой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэллээ. Монгол улсад их бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжиж байгаа энэ үед мэрэгжлийн боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэрэгчлэр залуучууд иргэдээ боловсруулж ажлын байраар хангах энэ бодлого маш чухал болж байна. 2011 оны бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан энэ жилийн хүрээнд бол мэрэгжлийн боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 326 дугаар тогтоол гарлаа. За төр хувийн хвшлийн түншлээ салбар сундын зохицуулалтыг хангах одоо журмыг гаргаж мөрдөж 5 яам ажил олгогч байгууллагуудтай төлөөлөлтөд эрэлт сургалт ажлын байр гэсэн гэрээ байгуулж ийм мэрэгжлийн хүмүүсээ бэлдэж эхэлж байна. Энэ салбарт бол сүүлийн жилүүдэд засгийн газраас онцгой анхаарал тавьж байгаа учраас томоохон төвсөл хөтөлбөрүүд хэрэгжиж бас амжилт гарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Зөв хандлага, системтэй мэдлэг, ажил гүйцэтгэх ур чадварыг нийлүүлээд цогцоор нь чадамж гэж нэрлэж байна. Аливаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааны гол зорилго нь ажил олгогчийн эрэлт шаардлагыг хангах үз чадамж бүхий мэрэгжилтэй ажилтан бэлтгэх гэдэгтээ бүгд санал нийлэх байх. Тэгвэл сонирхогч талуудын оролцоонд тулгуурлан тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж, техникийн болон мэрэгжлийн боловсролыг өндөр түвшинд эзэмшүүлж, ажлын байртай холбогдох тийм тогтолцоог хүлээн зөвшөөрч, олон улсын хэмжээнд хэрэглэх болжээ. Энэ бол чадамжинд суурилсан сургалтын тогтолцоо. Энэ тогтолцооны онцлог нь танхимын бус, дадлагын үйлдвэрлэл дээрх сургалтыг гол болгодогт. Онлын мэдлэгээс дутуугүйгээр арга, технологиг чухал үздэг. Тест гэлгүй бодит чадвар, гар биеэр хийж бүтээсэн зүйлээр нь мэрэгжлийн чадварыг үнэлэлт оршиж байна. Дээр нь сургалтын бүхий шатанд ажил олгогчийн оролцоо, дэмжлэг, сайн лаборатори, дадлагын газар, мэдээллийн технологид суурилсан тоног төхөөрөмж зэрэг нь түүний давуу талыг илэрхийлж байна. Эрэлтэд нийцсэн мэрэгжлийн боловсролыг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа бас нэг төсөл бол манай Азийн хөгжлийн банкны боловсролын хөгжлийн хөтөлбөр 3 төсөл байгаа. Энэ төсөл бол 2007-оос 2008 онд хэрэгжиж нийтдээ бол 1.2 тэрбум шахам одоо төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. За энэ хөрөнгө оруулалтаар бол юуны өмнө эрэлтэд нийцсэн мэрэгжлийн боловсролын сургалтын тогтолцоог төлөвшүүлэх чиглэсэн зөвлөх үйлчилгээнүүдийг бидэнд одоо үзүүлсэн маш их ач холбогдолтой болсон байгаа. За энэ хийж явах гол одоо чиглэлүүд нь юу байна вэ гэхээр Монгол Улсын техникийн болоод мэрэгжлийн боловсролыг хөгжүүлэх бодлого стратеги нь боловсронгуй болгох, менежментийн чадварыг сайжруулах, мөн одоо сургалтын болоод мэрэгжлийг одоо олгох дадлагын таатай орчныг бүрдүүлэх, мөн багшлах бол суурьчны чадварыг дээшлүүлэх гэсэн ийм чиглэлүүдээр бол хөрөнгө оруулалт хийж байгаа. Ялангуяа эрэлтэд нийцсэн одоо техникийн болоод мэрэгжлийн боловсролыг хөгжүүлэхэд их анхаарч байгаамаа.
ерөөсөө хүүхдүүдийг орчин үеийн одоо зүйлүүд сургаач ээ. Бидний хэрэглээд байгаа техник, технологи гэтэл танаа сургуульд хэрэгжээгүй байна гэсэн ийм одоо жаахан гомдол гаргадаг байсан. Одоо бид нар энэ шин техник, шин технологиудыг авчир тавьснаар тухайн одоо компаниуд ямар ч хүүхдийг голох одоо боломжгүй юм болж ирж байгаа. Тэгээ энэний цаад зорилго юу юм гэхээр зэрэг үйлдвэр аж ахуйн газруудад нэвтэрч байгаа шин техник, технологиг бид сургалтанд авч хэрэгжүүлэх үйлдвэр аж ахуйн газруудтайгаа одоо хамтарч ажиллах энэ бодлогыг барьж энэ үйлдвэрүүдэд ажиллах хүчин ямар хэмжээний шаардлагатай байна уу? Тэрийг судлаж төгсөгчдөө ажлын байраар хангах. Энэ зах зээлийн нийгэм гэдэг чинь бол ерөөсөө хүн өөрөө амьдрах чадвартай байж явдаг ийм нийгэм байхгүй. Шаардлага нь ерөөсөө тийм. Хэрвээ та сайн ор чадвар эзэмшиж чадаагүй, ажил олгогч хэрэгтэй мэргэжил эзэмшиж чадаагүй бол үндсэндээ тэр хүүхд тэнд чирэггүй болчиход байгаа юм. Би бол манай ангийнхаа 2009 онд Политехник коллежид 9 орсон бөгөөд битүү арматурчин өргөн мэргэжлийн зэрэгтэй оюутнууд байна. Барилгын ажил гэхээр хүмүүс боддог л доо. Энэ айгүй хэцүү. Энэ айгүй хэцүү. Биднээс айгүй их юм шаарддаг гэж боддог л доо. Яг үндэ бол тийм биш. Эхнээс нь сайн сураад мэдээд боловсролоод авчих юм бол энэ шиг амархан ажил байхгүй маа. Тэгээд мэдээж одоо гараад ерөнхийдөө ихтэй сургууль төгссөн оюутнууд байна л да. Ерөнхийдөө ажлын байргүй хэцүү байна. Дадлагч оюутнаар ажиллаж байгаа компани гэдэг. Бид нар бол тийм байхгүй. Гараад мэргэжлийн үнэлгээхийн дагуу ажил бидний хүлээж байгаа. 9-р ангид төгсөөд технологийн дэд сургуульд орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ сүсүн бүтээгдэхүүн боловсруулалт гэдэг ангид орж ирсэн. Ер нь бол хүмүүс бараг сүүг бол бараг өдөр тутамдаа хэрэглэдэг шүү дээ. Тийм болохоор миний мэргэжил ер нь бол ирээдүйд бараг бололцоотой нэлээд хэрэгцээтэй мэргэжил ажлын тонд орно гэж бодож байгаа. Коллежид орж ирэхэд бид нар дор хойч 1 жилээр хождог. Яагаад гэвэл бид нар төгсөөд мэргэжлийн үнэлгээтэй яг гарч ирдэг. Мөн 11 аттестатыг давхар авдаг. Тийм болохоор давхар өөртөө мэргэжил эзэмшээд илүү мэдлэг олж авч байгаа гэдгээр ер нь даваа талтай. Их сургуульд орсноос бараг л илүү гэж бодож байна. Өнөөдөр залуусд мань тулгараад байгаа асуудал бол яахааргүй амьдралын зорилгоо мэргэжлээ зөв сонгох асуудал юм. Нийгэмд илүүдэл болсон мэргэжлэр олон сургуулиуд мэргэжил эзэмшүүлсээр байгаа нөхцөлд нийгэм хөлбөмбөрийн зах зээлийн эрэлтийг мэдэрч мэргэжлийн онод зөв сонгох нь чухал юм. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд өнөөдөр зах зээл дээрх ажлын эрэлтийг судалж зөв сонголт хийж болох мэргэжлүүдийг санал болгосоор байгаа юм. Тэгээ одоо сүүлийн жил гарангийн хугацаанд биднээс одоо энэ тэнд одоо барилгачтайгаа зөвлөгөөний энэ төр хийгээ явж байхад бол урд өмнө барилгачд бол ажил өгөөч тийм ээ төр засаг дэмжээч гэж ярьдаг байсан бол одоо ерөөсөө гол ярьдаг юм бид мэрэгчлээ ажиллаж хэрэгтэй боллоо. Одоо энийг яаралтай бэлдэж өгөөч гэдэг л асуудлыг тавьдаг байна. Энэ гэрээний хүрээнд бэлтгэсэн ажилтныг одоо ажилтнтай холбоотой асуудлаар эзэн хувийн хвшлийнхэн бол тэр хүмүүсийг бол сургах дадлага хийх ажлын байраар хангана, дадлага хийх шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргана. Ийм замаар одоо сургалтанд хамарсан хүнд хэрэгтэй ур чадвар эзэмшүүлээд төгсөнгүүт нь хэрэгтэй ажлын байраар хангах чиглэсэн ийм хамтын ажиллагаа бол энэ оноос эхлээд суурин тавигдсан гэж үзэж болно. Шаардлагатай дутагдаад байгаа ажлын байрныхаа захиалгыг өгөөд мэргэжилтэд ажиллах хүчээ дотоодоос бэлтгүүлж авах нь таны аж ахуйн нэгж төдийгүй улс орны хөгжил иргэдэд ихээхэн тусдаа гэдгийг ажил олгогчдынхоо анхааралд хүргэе. Энэ бол та бүхний эх оронч үзэл, нийгмийн хариуцлагыг илэрхийлэх хамгийн тод томрон үзүүлэлт гэж хэлмээр байна. Нэгэн жишээ Вагнер Азид ажилтай Баяр Төгс. Монгол Солонгосын техникийн коллеж мөн Вагнер Аз компани сургалтанд одоо 2009 оны 3 дугаар сард шалгалт өгөө тэнцээд илсэн орж исэн. За тэгээд би энэ сургалтыг бас төгсөөд одоо компани зүгээс бас надад санд болгосон. Энэ хөдөлгөөрийг одоо огсорч боосны дараа шалгадаг багжийг одоо манай компани оруулж ирж байгаа. Энэ дээр одоо өөрийнхөө мэдлэг боловсролыг зориулаач гэсэн санал тавьсан юм байна. Одоо анх эхэлж хийлцсэн болохоор миний хувьд их бахархалтай байсан. Анхнаас ер нь багасаа сонирхолтой байсан. Тэгээд тоогооч олно гэдэг зорилготой орж ирсэн. Тэгээд хоол үйлдвэрлэл зоогийн газрын үйлчлэгээний соёл гэдгээр зөөгч гэдэг мэргэжлээрээ хамт явсан. Давхар явж байгаа. Энэ мэргэжилтэй сонирхолтой. Зарим хүмүүс 1 жил сураад, 2 жил сураад миний мэргэжил биш юм байна гэж гардаг. Тэгэхгүйгээр тэр мэргэжлээ илүү сайн сураасай, мэдээсэй л гэж бодчих. Тэгэхээр одоо энэ төр засгийн хэмжээнд, хувийн хвшлийн хэмжээнд энэ цоошин тогтолцоо бий болсон дээр нь залуучууд одоо энэ өөрийнхөө гарт найдсан, өөрийнхөө гараар ур чадвартай ажил хийдэг тийм мэргэжил эзэмших юм бол тэр залуу юу бүтээж болох вэ? Хамгийн түрүүнд орон сууц авч болно. Тэгээд одоо машин тэр одоо энэ чи бүх юм лизинг болчихлоо тийм. Эргээд ирээдүйн амьдрал, ирээдүйн орон сууц тэр
тав тухтай амьдрах, он удаан жил ажлын байртай байх. Энэ бүх баталгаа чинь та нарын энэ гарт чинь байна шүү, тийм ээ. Тэгэхээр гараараа юм хийдэг, ур чадвар өндөртэй, алтан гартай тийм өндөр мэрэгжлийн ажилчин болох асуудал өнөөдөр гол чухал зорилт болж байна. Манай өргөн мэрэгжлийн анги бол бус мэрэгчлээс давуу тал нь гэвэл одоо хоёр мэрэгчлийг зэрэг эзэмсдгээрээ давуу талтай. Өрлөг, засал чимэглэл хоёрыг би энэ мэрэгчлийг яагаад сонгосон бэ гэвэл манай бас өрлөг барьдаг л та байшин барина. За миний эзэмшиж явсан мэрэгчлэл одоо гомдмөрийн мэрэгчлэл байгаа. Тэгээд энэ мэрэгжлийн сайхан тал нь юм бол эзэмсэн багт бол хаанч одоо очиод ажиллахад хоолоо идчих тийм боломжтой сайхан мэрэгчлэл байгаа. За өнөөдөр одоо Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар бол уулархай салбар болсон байна. Энэ дээр ажиллах хүчний асар их эрэлт хэрэгцээ байна. Саяхан гэт одоо Cool Mongolia олон улсын уулархай чуулган боллоо. Энэ чуулган дээр одоо компаниуд ярьж байгаа хамгийн түрүүнд мэрэгжлийн анхан шатны мэрэгчлээ ажиллаж техник ажилд эрэлт хэрэгцээ их байна. Зөвхөн шинтгэлийн хорооноос өгж байгаа мэдээ болон Дэлхийн банкнаас хийсэн судалгаа гэтэл энэ уулархай салбарт энэ жилд 21 мянган мэрэгчлээ ажилтан. За бас одоо яг тэр дайны техник ажилчдын одоо эрэлт хэрэгцээ шаардлагатай байна гэж бодож байгаа байхгүй. Зарим аж ахуйн нэгжүүд бол мэрэгжилтэй боловсон хүчнээс бас татгалзах хандлага байдаг. Энийг нуух юм байхгүй. Яагаад гэвэл мэрэгжилтэй ажилтдаг өндөр цалин авдаг, өндөр шалгуур тавьдаг учраас бас тэрэнд бас нийцүүлэхгүйгээр бага зардлаар их юм хийх гэсэн юм сонирхол. Тийм учраас энэ үл тухайн аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөгжил, дэвшилт тийм агц гарахгүй. Тийм учраас аль болохоор өндөр мэрэгжилтэй ажилтнаар хангах зайлшгүй шаардлага. Манай эддүүд энэ мэрэгчлээ болсон хүчин бэлтгэх асуудал дээр мэрэгчлээ боловсролын байгууллагуудтай, энэ сургалтын байгууллагуудтай илүү төлөвлөгөө хамтраач. Эдгээр бол одоо биднэрт бол хэрэгтэй боловсон хүчнэж бэлтгэж бэлэн байна. Нийлж хамтарч ажиллаад өөртөө хэрэгтэй өнө бэлдүүлж авах тал дээр жаахан санаачилтай ажиллаж гэж уриалмаар байна. Яг өнөөдрийн онцгоос харах юм бол баг мэрэгжлийн өндөр чадвартай ажилчин өнөөдөр илүү шаардлагатай. Ийм учраас залуучуудыг бүх юм нээлттэй байна. Бидэн захиалга өгөөд холбогдох өөрийнхөө сонирхсан мэрэгжлүүдийг холбох газруудад захиалга өгөөд богино хугацаанд сургалтанд хамрагдаад тэгээд одоо би түрүүээс байнгын ажлын байртай болгох ийм одоо үе таалга нээлттэй байна. 1984 онд 41-р сургуулийн 10 дугаар анги төгсөөд тэгээд хөнгөн аж үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль гэж байна. Одоогоор Монгол Солонгосын техник мэргэжлийн сургууль. Тэнд нэхэмлийн мэргэжлэр суралцаад жил суралцаад ингээд говь комбинатад орсон. Тэрнээс хойш одоо тасралтгүй 26 жил говь комбинатад ажиллаж байгаа. Энэ мэргэжлэрээ дагнж ажиллахаар үдий зэрэгтэй тийм Монгол улсын гавьяат ажилчин болтоо ингээд ажилласан мэргэжилтэй дуртай хүн болгон дээд мэргэжилтэй хаалдаггүй штэ. Хүн өөртөө сонирхолтой мэргэжилтэй өөрөө мэргэжлээ зөв сонгоод тэгээд ажиллах юм бол ямар ч ажил сайхан штэ. Манай сургуульд сурч байгаа сурагчдын одоо бараг 90 орчим хувь нь 9-р анги 11-р анги төгссөн хүмүүс сурч байгаа. Коллеж маань өөрөө 9-р анги төгсөөд 10 болон 11-р анги давхар сурж байгаа учраас 10 дугаар ангийн гэрчлэгээтэй төгсгөөс гадна мөн мэрэгжлийн үнэлэх болохоор давуу талтай байгаа. Тэгээд ер нь төрөөс оюутнуудынхаа зөв юмдаа зарцуулаа гэж мөн юу студент гэдэг өгч байгаа болохоор тэрийг бас их ашигтай юм болов. Ажилтгүй залуучуудыг бүгдийг дүүргүүдийнх нь халамж үйлчлэгийн төвөөр нь дамжуулж аваад тэгээд хоол унааных нь мөнгөний өгөө, дээрээс нь суралцах зардлын өгөөд тэгээд төр сургуулийн төвүүдэд доотлон 150 мянга, дээр нь эмчүүд буюу мэрэгжлийн сургуулийн үйлдвэрийн төвд дээдлэн 420 мянгаар зардлыг гаргаж ингэ залуучууд сургаж. Энэ ч үнгөө улсаас төсвөөс хангамж идэвхтэй сургаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ анхан шатны сургалтын залуучууд маш идэвхтэй оролцох хэрэгтэй.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн давуу тал нь зах зээл дээрэлтэй мэргэжлэр сургаж сар бүр 45,000 төгрөгийн тэтгэлэг олгохын зэрэгцээ. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дээр нь мэргэжлийн зэрэгтэй төгсгөж таныг ажлын байртай болоход чинь туслана. Бүр төгссөний дараач мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тантай холбоотой байж байнгын ажлын байртай болгохын төлөө ажиллаж байна. 10 жилийн төсөөд энэ сургуульд орох хүсний учир нь яагаад гэвэл энэ сургуульд тодорхой хэмжээний мэргэжлийн эзэмшгээр орж ирсэн. Тэгээд энэ сургуульд орсноор маш олон давуу талтай. Жишээ нь одоо манай симбиотны дадлага гэдэг миний мэргэжлийн хувьд бол гагнуурчин болоод цаашид Монгол улсын төлөө бүхнийг тийм сайн гагнуурчин болно. Тухайлх юм бол сургууль суралцж байгаа сурагчид үйлдвэрийн дадлага хийх хугацаанд сургууль төгсөөд ажиллах ажлынхаа байрыг тогтож авдаг, цалин мөнгөөр тогтож авдаг. Тухайлх юм бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сурч байгаа сурагчид бол ер нь үйлдвэрийн дадлага хийж явах хугацаанд дараагийн ажиллах байраа бол гэрээлээд олоод авдаг. За би сургуулийн 1-р ангид сурдаг. Тэгээд хоол үйлдвэрлэлийн техник технологич гэсэн мэрэгчлэр анх хэлсэн орсон. Тэгэд миний хүссэн мэрэгжил гэж бодож байгаа. Манай ээж өөрөө тийм хүнсний мэрэгчлээ хүн байдаг. Тэгээ эцэг эхийнхээ нөгөөд мэрэгчлийг уламжилж бас өөрийн сонирхлоор одоо хоолыг сайн чин сэтгэлээсээ хоолыг сайн хийж сурч цаашид тэгээд мэдлэгийн хүрээг улам тэлж бүр сайн сурна гэж бодож байгаа. Энэ одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сурж байгаа оюутнууд маань бас бусад ихтэй сургуулиудын оюутнуудтай адилхан тийм ээ спорт соёл хүмүүжлийн иж бүрэн одоо үйлчилгээнүүдийг авч байна. Хамгийн сүүлийн үеийн интернет ашиглаж байна. Сургуулийн электрон сургуулийн орчингуудыг хэрэгжилж байна. Сүүлийн үеийн ном сурагчдуудаар хангагдаж байна. За бусад бараг сүүлийн үеийн одоо 5 жилийн байдлаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сурж байгаа оюутнууд маань бусад ихтэй сургуулиудын сурагчдаас илүү их тийм одоо сурах ор чадраа өсгөх тийм нөхцөл боломжийг төрсөн язгаас бүрдүүлж өгсөн байна. За манай сургуульд бол уулуурхай, цахилгаан гагнуур, ойдол, оюутлын мэргэжил одоо дизайн гэх мэт маш олон төрлийн мэргэжлээс суралцуулдаг. Бид нэр болохоор одоо Монгол улсад маш хэрэгтэй мэргэжлүүдийг эзэмшиж байгаа учраас бид бол одоо эх орныхоо бүтээн байгуулагч эзэдэн юм аа гэж бодож байна. Тийм учраас бол өнөөдөр манай залуусууд амьдралаа дэвшлүүд улс орныхоо бүтээн байгуулалт гараараа биеэрээ оролцъё. Хөгжлийн одоо босгогч нь бүтээгч нь бай гэдгээр одоо манай салбар мэргэжлийн боловсрол сургалтыг сонгох болж байгаа би бас талархалтай байгаагаа эцэст нь тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Та бүхэн мэргэжлээ зөв сонгоорой гэж хүүхдүүдэд хэлмээр нь, оюутнуудад хэлмээр нь. Цаашдаа бид нарын хийж байгаа гол үйл ажиллагаа бол хүн бүрийг ажилтаа байлгах, төгссөн хүн бүр л ажлын байранд очдог. За тэрнийг хэрээр ажил дээр очиж сайн цалинтай, сайхан ажлын байртай. За тэгээд тэр хүн тодорхой хэмжээтэй байж байгаа дахиад одоо суралцах өөр шат ахт болцоотой бол бид нар бүх зүйлийг хангахад одоо бэлэн болчихоо сууж байна. За тэгэхээр залуучууд бидний гараар бол одоо барилга босч байна. Зам байгуулалтанд бид нэр гар хөлөө оролцуулж байна. Монгол уурхайн хөгжил бид нар хувь нэмрээ оруулж байна. Тэгээ Монголын хөгжил бол одоо залуучууд бидний гараас одоо бүтээн байгуулалтаас шууд хамаарч байна. За тийм учраас бид нар бол Монголын шинэ бүтээн байгуулалтын эзэд юм аа. Хэрв та мэргэжлээ солихоор шийдсэн бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөл хандаарай. Мөн шууд дадлагжих сургалтанд хамрагдаж цаашд үргэлжлүүлэн сурах боломж олгодгоор үнэхээр давуу талтай. Та ямар мэргэжилтэй вэ? Таны сонгосон мэргэжил өнөөгийн зах зээл дээр хэр эрэлттэй вэ? Та мэргэжлээ зөв сонгож чадсан байна уу? Таны сонгосон мэргэжил таны ирээдүйн сайхан амьдралын баталгаа болж байх ёстой. Улс их орны хөгжлийн гол тулгуур нь чадварлаг мэргэжилтэй боловсон хүч юм. Чадварлаг мэргэсэн ажилтан дутмаг тул гаднаас ажиллах хүч авах нь олонтой. Энэ нь зардал өндрийн дээр Монгол хүний болон улс орны хөгжил эерэг хандлага авчирдаггүй. Сүүлийн жилүүдэд Монгол орны эдийн засаг хүчтэй өсч стратегийн том ордуудыг даган барилга, зам тээвэр, үйлчлэгээний салбарын мэргэсэн ажилтны эрэлт нэмэгдэж байгаа юм. Энэхүү шаардлагад нийцсэн чадварлаг ажилтныг эх орондоо богино хугацаанд бэлтгэж авах өргөн боломжийг ашиглахын оронд амарчилж гадны ажилчдыг авсаар байгаа нь яавч зөв биш. Үүнийг төр засаг анхаарч бодлогын төвшөнд шинжилэл хийж Азийн хөгжлийн банкны боловсрол хөгжлийн хөтөлбөр 3 мянганы сорилтын сангийн мэргэжил боловсрол сургалтын төсөл оюутлогоо хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хамтран мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын орчинг сайжруулах, шин дэвшилтэд тоногдох хөрөмжөөр хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, багш бэлтгэх, давтан сургах үйл ажиллагаанаас гадна чадварлаг мэргэжсэн ажилтан бэлтгэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Та бид эх орныхоо өнөө ирээдүйг бүтээн байгуулж хамтдаа сурч
хамтдаа хөгжиж шинэ Монголыг бүтээж чадна. Бид Монголын шинэ бүтээн байгуулалтын эзэд.